Монгол бродер хаш хүнс трейд компани амтсан гахаамах буюу одоо Солонгосоор Жиюг гэдэг хоол ирлээ. Тэгээ одоо нэг хавар их тариалт маралт гэдэг ачиг юм маш их ажилтаа байгаа хүнд бол одоо үнэхээр амар хялбар хоол байна. Тэгээ энэ Монгол хүнд зориулагдаад гоё амт янзын гоё тохируулаад тэр хамгийн гол нь порт хийгээд үзье. Тэгээ хаш хүнс трейд маань бас зөвхөн Жиюг гэхгүй бас дуртай гэдэг нэртэй юм гоё төрөл бүрийн хям гаргадаг юм байна. За тэгээд амтсан буданд нэг жоохон хям хийж чинь бас л тэгэл солиор болно штэ. Тэгээд эдний бас гоё давуу тал нь хараа энэ хальсна гэд энэ л хамгийн амар байдаг штэ. Янза. Герман салямд бүр гоё амттай юм байна. Эй, слабода. Алтан шаргал андам шүү дээ. Ямар ч юм талаас энэ нөгөө шимт хижээлээ алдахгүй. Амьд тос слабода гэдэг чинь бас. За. Ямар ч хоолнд ингээд тохируулаа хэрэглэх юм бол манай слабода бол бас янз штэ. Хаш хүнс трейдийн Герман салям. Ай. Оо. Тэгээд хамгийн гол Монголдо үйлдвэрлэсэн орц найрлагын яг монголчуудын нөгөө таашаадаг амд нь нийцүүлж хийсэн. Тэгээд гахаан хамгийн амттай мах болох хаа гуяар нээсэн. Энд чинь нэг нь 4 үний порц гэж байна шүү дээ. За 3 удаа гэдэг чинь 10 үний порц идэх нь шүү дээ. Ам цангалаа. Бабли. Замана витафити тик каларта. Янз штэ бас. Бэлтгэл хийсэн үед бол гоо жигэрлэг юм уумарс нэгдэг юм бол баблыг сонгоно штэ манайхаа. Янз юм гаргах юм да манай витафитийнхэн. Амжилт төсөө. Замана органа бол одоо жамт тавстаа шүдний оо гаргадаг. Тэгээ энэ шүдний оогоор шүдөөс гадна усанд найруулад хоолоогоо зайлжвал. За усанд найруулад хоолоогоо зайлахаар яах вэ гэхээр мэдээж хэрэг амны хөндөд бактерийг устгаж амны хөндөд ямарч асуудалгүй болно гэсэн үг. Yes. Ахаан амтсан мах Жиюг мэн бэлэн боллоо. Тийм нөгөө амар халуун нөгөө байхгүй. Өстөө нөгөө жимчгэнсэн жоон жихэрдэг. Аяан зэм. Махны зөөлөн байдал ярих малуу.
맛있다. 음술 거는 뭐나. 두구둠. 얀들.